Зохиолч Надмидын мандал. Үхлийн гурвалжин өгүүлэг. Хүнсний захын буудлаас пегдүрэн хүнтэй хөдөлсөн автобус газрын гараар орвуугэлтэй алга болжээ. Хэдийд гарсан хичнээн хүн сууж явсныг хэн ч мэдсэнгүй. Тэр бүхэл зарчигчид нь өөрсдөө хаана очсон нь ямар гэж аюултай тулгараад байгаагаа ч төсөөлсөнгүй. Эргэн тойронд нь ч хав харангүй. Сэтгэл бодлон ч тас харангүй. Цуваа дараарай. Урагшаа яваач. Али мөнгө. Хой тасалбараа авгээд байна. Харвас тентийсэн том хүн байж тасалбараа авахд яадаг нь авшив. Хөөе ярдэ. Өнөө мөдгөө өгтөгсөн нэгэн авган оронцог байж. Юу гинэ? Чи над чиг авгаа болохгүй юу? Хөөрхөөс богинохон настай амт юм. Хүмүүсийн хооронд ийм маргаан өрнөж байжээ. Хамгийн ойрын дурсамж гэвэл энэм. Тэд гагцхүү тэгд жива унааны хаан жигтэй хачнаар жижигнэн тайвалжсныг төдхөн тасхарангүй нөмөрснийг л мэдэж байлаа. Мэгдэд сандарсан хүмүүс автобусны хаалгаар жигцэлтэн бууцгаасан байна. Тэгтэл төрүүлж гарах стын дуу хоолой хөндөй хоосонд цацагдан ханан хад мөргөх адил эргэж цуурайлан байсан муу ёрыг өрн дуудах мэтэг гинтгэн санагдав. Тэд юун төрөнд л жолооч тандцхан "Гү чи бидний хааш навчирч хав" гэж агсамнлаа. Өөрөө ч мэдэхгүй байна. Саяата юм уу чи эсвэл согтуу юм уу? Ийм мэтгэлцсгэж байтал тэдний дундаас хэн нэгэн дуу тавин "Тамнаа! Тэр цаахантай гэрэл сүмэлзээд байна. Би тийшээ очоод ирье" гэсэнд бүгд түүний заасан зүг хараачлаа. Тэгээд ч зарим нь дагав. Чингтэлч тун удалгүй гэрэл тийш явсан ирчүүд буцаад эргхэн тэр. Хачирхалтай тэд ямар нэгэн юмнаас айсан мэдэггүй нэрцгээжээ. Хүмүүс тэднийг тойрон бүчлээ. Яав, гэрэл байсан биш вэ нөө? Тэнд хүн алгав. Алга. Хачи аймар юм үзлээ. Шүү зүв. Тэнд хэзээ нэгэн цагт өгч өргөцсөн үе олон хүний хангаа жонгойсон хохимой толгой арзай цэрийсэн арга яс уул овоо шиг аваарад байж байна. Тэндээс л сөөмөг гэрэл гарч үйч. Одоо яах вэ? Энэ үгийг сонссон хүмүүсийг айц хүйц нөмрлөө. Золгүй зарчигчид эргэн тойрнон сайтар аживал. Тим ногоовтор гэрэл тэднийг гурвалжин хэлбэрээр хүрээлэн байхажээ. Энэ чинь Вермотын гурвалжин байна шүү дээ гэж хэнэгний мэдэмхэр их сонсогдов. Бүгд хэрд хийлээ. Хамгийн түрүүнд автобусны үйлчлэгч зурхирэн уйлав. Би яах гэж хэдэн муусан халтар дөргөний хойноос энэ муу унаанд ингэж үдирч явпа. Тамнэ энэ мөнгнүүдээ буцаагаад ав гээд элгэндэн тас төвөрчвсэн хар цүнхэн хөсөр шидэв. Мөнгө асгаран унлаа. Мэдээж түүнийг түүж авах хүн гарсангүй. Чамаас л болж байгаа юм. Намайг дургуйцээд байхад чи л явъя гэд байсан. Үгүй тэгээд жаахан хүнсээ цуглуулахгүй яах байсан юм? Алив яманд явахтаа өдөр судар харж байж "Хөөе ярдэ чи битгий шашинтаад бай. Зах гарахтаа хүртэл өдөр харах. Чам шиг жудаггүй юмны гагаар өнөөдөр ийм байдалд хүрчихэд байгаа босуу. За болцгоо. Өгөхжөөж өөр зураа хэрэлдээд яах вэ?" Хүмүүсийг ийм бөөн дуу шуу болцоож байх хооронд гэрэл харсан гэх нөгөө залуу "Бүгдээрээ ясан хүрээг аль нэгэн талаар нь сэтэлж эндээс гарахаар хайцгаая. Хөдөлцгөөе" гэдэл хүмүүс түүнийг элдэд хориглож "За болохгүй шүү залуу минь. Яадаг ч байсан болохгүй. Ийм хүрээг давж гарна гэж байхгүй. Хамаагүй хөндөж болохгүй юм гэж байдаг юм" гэцгээлээ. Тэгтэлж өөрийгөө эрдэмтэй гэж танилцуулсан өвгчөөрөө "Ажид байхны гурвалжингийн төвд ширхэгч ясалга байна. Нэг бол агаарын ямар нэгэн цохилтоор энэ дэрэгсэд гурван тийш туугддаг гэсэн үг. За үгүй бол ясан овооны гадна талд бүхнийг сорж татдаг гүнзгий ангал хавцалж байж болзошгүй. Да ямар ч л байсан эрдсүр экстийн үлдэгдэл энд байх шиг байна. Одоо ч шинжлэх ухаан техник хөгжсөн шүү дээ. Хүмүүс биднийг аврахаар эрнэ биз" гэжээ. Ингээд хүмүүс төвчээр тэхэн хүлээхээр боллоо. Хичнээн ч хоног хүлээснийг бүүмэд нэг л мэтгэд тэдний хүнсний захаас авч гарсан эдэх хугацуйл дуусав. Үл ойлгогдох тэрхүү харанхуйгаас гарах
итгэл найдвар нь алдарсаар боловч ясан ов руу явах зүрхтэн алгал байлаа. Тэнгэртийн хаягдагсад тэнгэрийн дуудан чимээгүйхэн сууцгааж дор дороонд залбирах болгоо. Бие биендээ янз янзын тарин шившлэг заан өгч үхлийг зайлуулахыг хичээцгэн. Эв түнжингэгч хүмүүсийн үхлийн тухай айдас дээр л тогтдог гэлтэй. Үхэл. Энэ бол амьдрал төгсөх эцсийн мөч. Энэ үед хэн бууж аврагдах аргаасаа илүү өнгөрүүлсэн амьдрал. Өн хожтон үлдэн байгаа бүхний тухай л шаналн зовдог нь жам ёс билээ. Тэр аюул нөөрлөхэд хэн ч л хаа нэгдээс харун ирж болох гайхамшигыг харуулдан байхаажгүй. Тэгтэл тэр хүлээсэн гайхамшиг хажууханд нь байсан юмсан ч. Шүүн гэвэл тэдэнтэй хамт нэгэн гадаадын хүн байсан бөгөөд хэл зүсомдон түүнийг хүмүүс эл сүрлийн эзэн юм уу? Аль эсвэл эцсийн мөч ирэхэд аврагч байж магадгүй гэж үзэхэд хүрчээ. Энэ этгээд нэг л чихтэй санагтаад байгаа юм та. Ямар хэлээр юу өглөөд байдаг юм бол? Хэн нэгэнтэй харьцаад байдсан биш угаа та. Мэд химсэн. Гэцгэх болов. Тэгтэл тэнд байгаа тулгар битээ бүсгүй би англи хэл гадарлана. Энэ хүн эртээдээс хойш хинээс чим бидэнтэй холбогдсон нэг л юм гуйгаад ах шиг байгаа юм. Гэсэнд хүмүүсийн нүд сэргээд ирлээ. Ингээд орчуулагч эмэгтэй нөгөө зөсбөрүү хүнтэй удтал ярилцсны эцэст болтод хандан Жорж гоо ертөнцийн эзэнтэй харьцдаг юм байна. Бид чинь асар их гим нүгэл хураасан амьтад аж. Хураас нь тэр гимэн цагаатгуулж гэрэл гэгээтэй учрахыг хүсэх аваас энэ буянтан бидэнд тусалж чадна гэж байна. Гэв. Үүнийг сонссон хүмүүс ер бусын ичшид гихч ширдэл эрүүнд орно ирж гисэн мэт уулга алдан баярцгаалаа. Саяхан л газар сөхрөөд унан очин мөргөж байсан тэд ертөнцийн эзний өмнө гэм нүглээ наманчлахаар өндийн босцоолоо. Түүний дараагаар хүмүүсийн нүдэнд итгэлийн оч туяаран бадраад эхлэх үед төнөр харанхуй орчлонд байгаагаан чумардацхан гарцаагүй нүүрлжихэд байгаа үхэл мөхлөөнч тоохон болсон байлаа. Тэдний махан бод газраас өндийч чадхан өнгөрч байсан ч оюунараа дээд тэнгэрээс нь давн залрах болжээ. Аава, танийгаа танайгүй өдий хүргэсэн хүүгээ уучил. Аава, энэ биений минь амьдрал үхэл юу ч биш. Та биднийг мөнхийн ертөнцийн аваач нь жаргаагааж. Хүмүүсийн энэхүү дуун төрлөг тасалдаж эхлэх үеэр орчуулагч бүсгүй нярайлахаар өвдөж эхэллээ. Тэрээр удтал ордуу тавин ёолсоор нярайлв. Ингэж газраар нэг тэрийн хэвтэй хүмүүсийн чихэнд нялх хүүхдийн час хийсэн аваа харанхуй орчныг цочон 3 давтамжтайгаар суурайтхан тэр дахин гомдолн чарлах түнд хүмүүс туслыг гэвч тэнглэн нэгэн тасарсан тул өндийч чадсангүй. Харанхуйд үсгэцгэн задран сэгсийсэн нэгэн бүсгүй бүртгэнэн. Тэрээр ингэртэн алгын чинийхэн улаан ялзраа өрөөнд тэврээд хүн бүхний тойрч бэргээд байсан овоо тийш шийдмэг алхаж байлаа.